За сайн бацгаана уу? Манай Darkin Bay channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болцсон байна. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Darkin Bay гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. Сувг тэгээд 7 хоног болгоны 4-р өдөр болгон гаргахыг хичээдэг. За тэгээд хэрвээ таалагдах юм бол notification on болгоод subscribe дараарай. За тэгээд өнөөдрийнхөө хэргийг ярьж эхлэе. За өнөөдрийн ярих хэрэг нь Английн East Sussex-ийн Forest Row гэдэг газарт болсон. За энэ хотод 25 настай Nicola Edgington, ээж Marina болон өөрийн 2 жоохон дүүтэйгээ амьдардаг. За Nicola бүр бага байхаас л эхлүүлээд сэтгцийн өвчтөй, тэрнээсээ болоод их хэцүү амьдралтай өссөн. Тэгээ мөн 2 хүүхдийн ээж болсон ч гэсэн 2 хүүхдээ нэг бол хүүхэд хамгааллынханд алдаад эсвэл аавд нь өгсөн. Тэгвэл энэний талаар тодорхой дэлгэрэнгүй цаашаа бол дараа нь ярина. За 25 нас хүрэхээс өмнө уг нь гэрээсээ нүүж гарсан ч гэсэн гэртээ буцаж очиж ээжтэйгээ цуг амьдрах болсон. Тэгээд 25 нас хүртэл Nicola өөрийгөө schizophrenia буюу одоо шизота гэдгийг ерөөсөө мэддэггүй, ерөн сэтгцийн өвчтөй гэдгийг мэддэггүй, өөрийгөө зүгээр л муухан гэж итгэж явдаг байсан. За яасан гэхээр сургуульд байхдаа дандаа хэрэг тарьж асуудалд ордог. Тэгээд өөрийгөө би угаасаа л муу хүүхэд юм чин ямар амаатай ингээд одоо хийж байгаа үйлдэлд ч гэсэн анхаарахаа болцсон. Тэгээд ээж нь ч гэсэн бас яг адилхан тэгэж бодоод том болоод ерөөсөө гайгүй болчих байлгүй тэгээд орхицсон ч гэсэн хизээж зүгээр болоогүй. За хүүхэд байхдаа бол чанга дуутай, ааштай, зэрлэг авиртай хүүхэд байсан. Тэгээд тэр зангийн одоо ээж нь за айгуул бол том болоод гайгүй болчих байлгүй дээ гэл нэг 9-10 нас хүрсэн ч гайгүй болоогүй. Тэгээд өсвөр наснд хүрж байгаа юм чи өсвөр насныхаа л ааш байх гэж бодоод яваадсэн. Тэгээд өсвөр нас өнгөрөөсөн ч гэсэн тэр аашнууд нь бол хിവэрэ байж л байсан. За ингээд Nicola одоо бол 25 нас хүрсэн. Тэгээд нэг өдөр Nicola 2 дүүтэйгээ ойрд ерөөсөө уулзаагүй байжгаад уулзахаар болоод нэг баарлаа ороод хоорондоо ярилцгаад ширээн дээр суусан. За тэгсэн чинь Nicola ерөөсөө 2 дүүтэйгээ юу ч ярихгүй авчирсан нэг тэмдэглэлийн дэвтэр дээр юм зураад ч юм уу бичээл суугаад исэн. За тэгснээ гинт босоод баарны урагшаа яваал карате зохиолтоор агаарлаг хөшөглөөл тэгжээснэ байж байгаа л өөрөө өөртөө юм яриад дүүнэртэйгээ ерөөсөө юу ч ярихгүй сонь үйлдэл чангаар хийгээл бэжсэн. За тэгсэн чинь хажууд нь сууж исэн нэг хүн баарны эзэнд хэлсэн чинь нөгөө баарны эзэн чинь Nicola баарнасаа одоо чи яваа энэ ч байж болохгүй мана гэд хөөчдөг. За тэгээд Nicola баарнасаа гарах гээд хамаг юмаа цүнх мөхөндөө хийж явахдаа эрэгтэй дөрөөгөө харснаа яг ингээд ихцэлж харж ирснаа. Тэр эрэгтэй болж чөтгөр гэж хэлсэн. За тэгсэн чинь дүү нөгөөх нь тэрийг нь юусоо тоохгүй энэ нэг юм дандаа л ийм сонь юм ярьж явж идэв штэ. Та ерөөсөө гэртээ хараад байжээ. Бид хоёр баарн жоохон сууж аваад очноо гэж хэлээд ихчигээ явуулсан. За тэгээд Nicola-гийн гэртээ харих замд нэг сүм байж таардаг. Тэгсэн тэр сүм рүү ороод бас л орлоо ширээн дээрээсэн зүйлийг ингээл нурааж мураагаал ер нь л нэг иймэрхүү сонь үйлдэл гаргаад байхаар нь тэр сүмийнхэн ч гэсэн бас Nicola хөөж гаргасан. За тэгсэн чинь тэр сүмд нэг явж исэн хүн Nicola-г тайвшруулад ярилцаад гэрт нь хүргэж өгөөд бодсон. За тэгсэн ч гэсэн эмэгтэй бол ерөөсөө зүгээр болохгүй сэтгэл нь нэг л ингээл төгссөн, сандарсан, байж сууж чадахгүй. Тэгэл хажуу ойр хавийнхаа ямыг авч хидэл ерөнхийдөө л нэг тийм сэтгэл зүйтэй байсан. За тэгээд гэртээ ороод ээж нь гэртээ хүлээж исэн. За тэгэл Nicola гэртээ оронгууд нь шууд ээж нь ингээл охиндоо хэлж байгаа байхгүй чи одоо өстой хаагуур ууж идэж явж байгаад ирж байгаа юм бэ. Өстой хэдэн цаг болж юм ингээл энэ хоёр эхлэл цаашлаад бүр амар хэрэлдэж эхэлсэн. За хуршууд нь бол энэ хоёрын хэрүүлэнд бүр дасцсан энэ хоёр өстой ядаргаатай дахиад хэрэлдэж чинь гэд бараг зурхтны дууга чангалах нь холгүй болцсон байсан. За тэгээд ээж нь Nicola-г загнахтаа болохоор чи өстой нэрэ арх тамхи дээрээс нь хар тамхи хэргэллээ. Амьдралаа бодохгүй байна. Уулзаж учирч байгаа залуучууд чинь дандаа нэг арчаагүй, шорон оронгоор гарсан хүмүүстэй уулзлаа. Тэгээ бас энэ хоёрын гол хэрүүлийн нэг шалтгаан бол мөнгөний асуудал байсан. Тэгээл ээж нь дахиад чи ерөөсөө яагаад ер нь нэг ажилдаа удаан доктортой ажиллаж чаддгүй юм бэ? Дандаа надаас мөнгө авна. Тэр авсан мөнгөөрөө дандаа хар тамхи худалдаж авна чи өстой арчаа юу ингээл энэ хоёр ингээд хэрэлдээл хэрүүл нь улам ширүүсэл байгаа. Тэгээ дээрээс нь ээж нь гэрээс
гэрээслэлээсээ Никола хассан бэлээ. Тэгээ яагаад хассан гэхээр намайг өгсөний дараа чи энэ байшин мөнгө төгөргийг аягүй бол бүгднийг харт амхинд өрчин. Тийм болохоор гэрээслэлээсээ чамайг хаслаа гэд хасцсныг Никола мэдээд ээжтэй уурлал тааста надад хайргүй майргүй арайчтай гэд хэлсэн чинь ээж нь өөдөөс нь хэрвээ чи харт амхинасаа гараад ажилд ороод бие айтайхан авч явдаг болсон цагт би чамд буцаад гэрээсэлтэд оруулнаа гэж хэлсэн ч Никола ерөөсөө тоохгүй сонсохгүй улмал ээж рүүгээ уурлаад орилоодсэн. За ерөөл бол аль аль нь ерөөсөө бууж өгнө гэсэн юм байхгүй уралдаал ингээл өөдөөсөө хэрэлддэг. Нэгээ сонсож ойлгох биш. Өөдөөс нь хариулахын тулд ялахын тулд хоорондоо хэрэлддэг байсан. За тэгээ Никола 28 нас хүртлээр өөрийгөө шизота гэдгээ мдээгүй болохоор дотор нь өөрт нь яагаад ингэж ийм сонин мэдрэмж төрөөд байгааг ерөөсөө ойлгодгүй байсан. Тэгээ бүр яг нэг юм тесэрч гарч ирэх гээд байгаа юм шиг мэдрэмж дотор нь төрдөв. За тэгсэн чинь яг тэр орой Николагийн өвчин нь хөдлөөд одоо шизофрени эпизод гэж ярьдаг. Яг тэр нь хөдлөөд тэр орой ээжтэйгээ хэрэлдэж яхад нь дотор нь яг нэг зүйл өөрчлөгдөд галзуухны ширээн дээр байсан том хутгийг хараад аваад шууд ээжийнхээ цээж рүү утгалсан чинь ээж нь галзуухны шалан дээр унсан. За Никола цус болсон хутгаа харж агаад газар унсан нэл цус болсон ээжээ харж агаад дахин дээр нь гарч агаад цээж рүү хүзүүрүүн гээд нийт 9 удаа хутгалж ээжээгээ алсан. За энэ бүх зүйл бол маш хурдан болж өнгөрсөн. Тэгээд Никола ээжийнхээ цогцыг харж зогсож агаад гэнт одоо өөрөөхөө юу хийснийг ухаараа шууд гараа зогтаачдаг. За ингээд хэдэн цагийн дараа хоёр дүүн баарнаас гараад гэртээ хурж ирээд эхлээл ингээл амар чимээгүй хүмүүс унтж байгаа шүү гэл болгоомжтой гэртээ орсон. Тэгээд гэртээ орсныхаа дараа галзуухны гэрэл асаалттай байхыг нь хараад унтааг байгаа юм байна штэ гэл ээж галзууханд байж магадгүй гэж бодоол орсон чинь ээжийнх нь нэл цус болсон цогцыг харсан. За ээжийнх нь би бол аль хэдийн хүүхдэн болцсон төрүн дуудаад одоо ямар ч нэмэргүй болцсон гэдгийг тэр хоёр бол ойлгосон. За тэгээд нөгөө хоёр чинь хоорондоо ярилцж агаад угаасаа л ганц л ээжийг минь ингэж чадах хүн байгаа. Тэр бол хоёлынгийн эгч Никола. Тэгээд Никола л одоо ээжийг алчлаа гэд шууд цагтаа дутсан. За тэгээд тэр хоёр ширээн дээр Николагийн тэмдэглэлийн дэвтрийг олоод уншсан чинь эхний хуудсан дээр ял шитгэл хүртэх ёстой хүмүүс гэдэг гарчгийн доор эхлээд яг ингээд алтартай хүмүүсийг бичсэн байгаа хгүй чагсаалтыг Жорж Буш, Осама бин Ладен гэх мэтийн хүмүүс байснаа доошлоод ирсэн чинь ээжийнх нь Мариан гэдэг нэрийг бичээд тэр нэрийг чагсаалтаас хассан юм шиг ингээд баллцсан байсан. За ээжийнх нь нэрний доор өөрийнхөө хоёр дүүгийн нэрийг бас бичсэн. За тэгээд ерөн л бол Никола бүхэл амьдралынхаа туршид муу хүүхэд, муу эмэгтэй, муухан гэдэг хочтой хинч өрөөсөө нэрээ одоо энэ сэтгцийн өвчтөй, сэтгэц мэдрэлийн эмчэд үзүүлээд яасан гэж бодоочгүй зүгээр л анхаарал татах гал иймэрхүү ааш гаргаад энэ гэд бодоод яваад идэг байсан. За тэгээд Николагийн аав нь одоо энэ үед яг хаана байсныг мэдгүй тэрнийхэн талаар бол мэдээлэл байхгүй лээ. За тэгээд дүү Том нь болохоор өөрийнхөө тэр дэвтэр дээр бичсэн нэрийг хараад ингээ шууд айгаа сандарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд шууд цагтаа руу залгаснаа манай эгч манай ээжийг алдсан юм шиг байна. Тэгээд би дараа нь байгаа юм шиг байна. Та нар өстө хурдан манай эгчийг олж авч баривчлаарай гэд цагтаад дуудлага өгсөн. За тэгээд Николагийн талаар жоохон одоо ярихад Никола бол бүр жоохон 4 настай байхдаа 2 настай дүүгээ одоо Томыг маш өндөр шатны өрөө рүү түлхчихсэн. Тэгээ бас зөндөө өргөстэй сарнай мод руу бас түлхчихсэн. Тэгэнгүүт ээж нь аав нь ингээл гарч ирээл дүүг нь харагдангууд Никола болохоор өөрөө ерөөсөө тоохгүй наача одоо байхгүй болсон гих мэтэр ингээд одоо дүүгээ хүн гэж хайрцахгүй цаанаа л ерөөсөө нэг хүүтэн хүндий байдаг байсан. Тэгээд тэрийг нээж аав нь бодохдоо болохоор зүгээр л дүүдээ хатаархаад иймэрхүү үйлдэл хийгээд байна да. Айгуул бол насныхаа онцлог байх гэд бодоод ерөөсөө тоодгүй байсан. Яг ах дүү эгч дүүнэр ингээл хоорондоо яг нэг тиймэрхүү матаархал ингээл түлхэх мүлхэх нэг тиймэрхүү юм байдаг л та. Тэгтээ тэр чинь ингээ том болохоор хамаагүй гайгүй болцдог. Тэгсэн чинь Николагийн хувьд болохоор ерөөсөө том болоод ч гэсэн тэр нь гайгүй болоогүй. Ерөөсөө л том болсон ч гэсэн дүүнраа янз бүрээр хилэн, дээрлхэн, зоодно одоо цуг амьдрахад маш хэцүү байсан. За тэгээд ерөн сургуульд явдаг байхдаа хүртэл байнгын хичээлээ таслана. Хичээл гэрийн даалгавраа ерөөсөө хийхгүй. Бусад сурагчид хүүхдүүдийг дээрлэх нь тэгээд баг орсон сургууль болгоноосоо хөөгддөг. Тэгээд гадаад тоглоомын талбай дээр хүртэл бусад хүүхдүүдтэй хэрүүл зодон хийдэг байсан. За тэрийг нээж аав нь ерөөсөө л энэ муу хүүхэд энэ хүүхэд хизээш засрахгүйгээд бүр 11 настай байхад нь хүүхдийн асрамжинд хүртэл өгчээсэн.
Тэгэд ээж хоёрын хувьд болохоор Николагаас гадна 2 өөр хүүхэдтэй байсан болохоор тэгээд нөгөө хоёртоо ерөөсө цаг зарцуулж чадахгүй дандаа л ингээл эхчийнхэн тарьсан хэрэг зохицуулж явдаг. Эсвэл дандаа их чин дүүнрээ ингээд зодчоод байдаг байсан болохоор сүүлдээ бүр аргаа бараад охиноо хүүхдийн одоо асрамж гэж ер нь бол зан аашны асуудалтай хүүхдүүдийн амьдардаг газарт аваачж өгчээсэн. За тэрнээс биш, хайргуудаа биш, хамаагуудаа биш. Тэгтээ бас би бодохдоо сэтгцийн эмчдэр очоод манай хүүхэд яагаад ингэж байгаа юм болоо гэж асуугаад ч юм уу те. Жохон зан аашийн засах талаар оролцсон бол өнөөдөр ийм хэрэг гарахгүй ч байсан байж магадгүй. Сайн хэлж мэдэхгүй байна. Тэгтээ бас эн чинь нөгөө дээр үед байсан болохоор сэтгцийн эрүүл мэндэд нэг анхаардгүй үе байсан. Бас манай охины сэтгэц мэдрэл бусад хүүхдүүдийнхээс өөр байж магадгүй байна шүү гэж тэрний талаарч бас бодоогүй байж магадгүй. Тэгэд энэ үе чи яг 1990-ад оны үед байсан болохоор бас тэрний талаар мэдлэг дутуу байсан бах. За ингээд 11-ээс 15 настай байхдаа хүүхдээ асрамжинд байжгаад 15 нас хүрээд гэртээ очиж хэдхэн сар байсны дараа ээжтэйгээ Никола дахин хэрүүл зодон болж гэрээсээ явсан. Яасан гэсэн чинь мэдгүй нэг жижигхэн юм дээрээс болол ээжигээ өөрийнхөө утсаар цогцсон чинь ээж нь цагтаа дуудаад буу юм болоод Никола тэр үедээ хамаг хувцас аваад Лондон руу нүгэд нэг ресепшны ажилд орсон. За тэгээд тэр ажилдаа ерөөсөө удаан ажиллаж чадахгүй бас л хөөгдөж гараад тэрнийхээ дараа нэг баарнд стриперийн ажилд орсон. За тэгээд stripper баарнд одоо ямар л алхтай хүмүүс орох хувьд дандаа архичин, хар тамхичин эсвэл хар тамхи зардаг хүмүүс очдог. Тэгээд яг тэр үеэс л эхлээд янз бүрийн хар тамхи татаж үзэж донтох нь бол эхэлсэн. Тэгээд 2 удаа дэндүүх хар тамхи хэрэглээд үхгээ шахсан. Тэгээд бас шинэ найзууд болон ажлынхантайгаа яг үртэх шиг л ингээд харьцдаг, догшин, ширүүн, ууртай хамаа намаагүй харьцдаг хэвээрэлсэн. Тэгээд тэд нар ч гэсэн одоо ингээд зөрүүлээ тэр зангаа нь ерөөсөө нэг тоосон шинжгүй. Ягаад тэгэхээр өөрсдөө яг тиймэрхүү зан ааштай байрны хүмүүс байсан болохоор. За тэгээд энэ бүх зүйл бол охинд 18 нас хүрэхээс өмнө тохиолдсон. 15 настай байхдаа Лондон руу ганцаараа өнөөсөн, 16 настай байхдаа stripper болоод архинд хар тамхинд донтсон, янз бүрийн муухай хүмүүстэй нийлж эхэлсэн. Найз залуучуудтай болсон. Тэр найз залуучууд нь айгүй муухай дандаа зоддог, хүчирхийлдэг гэд ерөөсө дандаа бүтггүй гаруудтай нийлж эхэлсэн. За тэгээд Никола бас нэг удаа 17 настай байхдаа эмнэлгийн яаралтай тусламж дээр очоод одоо эмчнэрт хэлэхдээ миний толгой доторх дуу хоолой намайг дараагийн амьдрал руугаа яв гэдэг байна гэсэн чинь мэдрэлийн эмч нь охиныг суулгаж агаад за тэгээд доторх дуу хоолой чинь яг өөр юу ярьж гин гэсэн чинь Никола хэлэхдээ миний дотроос намайг ээжигээ алаа, дүүгээ алаа, эсвэл өөрийгөө ал хин нэг зовоо гэдэг байна гэд эмчтэй хэлсэн. За тэгсэн чинь нөгөө эмч нь ерөөсөө тоож байгаа юм байхгүй зүгээр л сонсч ийсэн. За тэгснүүтэй гингүүтэй нэг тайвшруулах юм бичиж өгөөл явуулсан. Одоо эмнэлэг тэмдэгтэрээ ч юм уу эмчилгээ хийлгэрээ эдэргээд ерөөсөө хэлээгүй. Охиныг ингээл зүгээр эмнэлгээс нь гаргаа явуулцдаг. За ингээд хэсэг хугацааны дараа 18-тай Никола жирэмсэн болчтой. За тэгээд тэрийг найз залуудаа хэлсэн чинь найз залуу нь шууд уурлаад хүүхэд төрүүлэхгүй гэж хэлээд Николаг шууд орон дээр гаргаж агаад өөрөө дээр нь гарч агаад гидс рүү нь маш олон удаа гараараа цогч агаад хүүхдийг зулбуулчдаг. За хөөрхий охин бүр энэ явдлаас болоод травматай болоод сэтгэц мэдрэл нь бол бүр илүү муудсан. За энэ дараа найз залуугаасаа салчаад байж байхдаа нэг дэлгүүр ороод юм улгаалсан чинь тэр дэлгүүрийн хамгаалагчд нь баригдаад цагтаа энтер болоод шүүх хурал энтер гэд буу юм болсон. За тэгээд урд нь Никола бол зөндөө хулгай энтер хийжсэн, аль бүр багасаа л хулгай хийжсэн. Тэгээд цагтаад баригдахаараа цагтаа зүгээр ингээл торгуул бичээл явуулцдаг байсан бол энэ удаа бүр шоронд ороод шүүх хурал энтерт ороод 12 сарын туршилтын хугацааг өгсөн. Тэгээд хэрвээ тэр 12 сартаа хэрэг хийх юм бол шоронд орохоор тийм ялыг өгсөн. За тэгээд энэний дараа 19 настай байхдаа нэг хар тамхи наймаалдаг найз залуутай болоод тэрнээсээ жирэмсэн болоод энэ удаа хүүхдээ өөрөө гаргаж өсгөхөөр шийддэг. За хүүхэд нь төрөх ёстой хугацаанаас 3 сарын өмнө төрсөн ч гэсэн азар эрүүл сар бол 9 мэнд үлдсэн. За төрөөд хэдхэн сар болсныхоо дараа Николагийн найз залууг хар тамхи наймаалсан хэрэгээ баривчилж аваад шоронд хийждэг. За тэгсэн чинь хүүхэд хамгааллынхан хүүхэдтэй гэдгийг нь мэдээд ээж нь хүүхдээ асран хамгаалах боломжтой юу гэдгийг нь хараад хэрвээ үгүй бол асрамжийн газар аваачих байсан. За тэгээд нөгөө хүүхэд хамгааллын ажилчин чинь
Николад чи ерөөсөө хүүхдээ аваад ээж дээрээ очиж амьдраа. Тэр нь чамд хамаагүй дээр юм биш үү гэсэн чинь Николаж гэсэн зөвшөөрөөд хүүхдээ аваад ээж дээрээ очиж амьдарсан. За тэгээд амьдраад удаачгүй байхдаа ерөөсөө 2 сар болсныхоо дараа ээжтэйгээ хэрэлдээд гэрээсээ дахин нүүж гарсан. За юу болсон бэ гэхэд тэгэхээр яг юуны тал дээр хэрэлдснийх нь талаар мэдээлэл байхгүй лээ. Ямар ч л байсан. Николагийн ээж нь хүүг нь ингээд тэрвэрцэн зогсож исэн чинь Никола шууд хурж ирснээр халуун буцалсан аяхтай усыг ээж хүү хоёр лугаа асгасан. За тэгэнгүүт нь л ээж нь чамтай амьдрах хэвээр бүтггүй байна гэд энэ хоёр дахиад хэрэлдээд нэг бол ээж нь хөөж гаргаснаа эсвэл Никола өөрөө явснаа тэрний талаар мэдээлэл авахгүй лээ. Жохон хүүрөөгөө хүртэл халуусцаад тахтай авах. За энэний дараа Никола хүүгээ аваад буцаад Лондон руу нүүсэн. Харин энэ удаа маш сайн хүнтэй танилцаад маш хурдан хугацаанд гэрлээд жирэмсэн болоод дахин хүүтэй болоод хүүн төрөөд 3-4 сартай байхад нь харамсалтай нөхөр нь Николатай салж эх орон руугаа буцсан. За уг нь эхэндээ тэр эрэхтэй бол маш их төвчээртэй Николаг ойлгохыг хичээдэг, уужуу тайман хүн байсан ч гэсэн Николагийн ааш зан авир хэрцгий тогшин байдал нь бүр ингээд хорцтаад, муудаад ирсэн чинь нөхөр нь одоо би ерөөсөө ийм хүнтэй цуг цаашаа байж чадахгүй байна гэд явсан. За тэгтээ буцаж эх орон руугаа явсан ч гэсэн Никола болон хүүтэйгээ байнгын харьцаатай байдаг байсан. За ингээд нөхөртөөгөө салсныхаа дараа Николагийн сэтгэл санаа нь маш их муудаж нэг сүмд элсэн орсон. За сүмж гэжтэй одоо бараг худлаа бурхны нэрийг барьж хүмүүсээс мөнгө авдаг нэг гаруудын сүмд цуглаанд яваад орчдөг. За тэр яг яадаг сүм байсан бэ гэхээр сүмийнхэн гишүүдийн цалингаас сар болгон 10% нь авдаг. За тэгээд хэрвээ сар болгон мөнгөө яг цагтаа өгөх юм бол бурхан одоо гишүүдэд супер павер өгнө гэд пастор нь хэлсэн. Бурхан ч одоо тэр мөнгөөр яах юм? Бурхантай амар пастораар нь дамжуулснаа хөөй нанаасаа нэг 10,000 төгрөг авчаарай. Тэгэх юм бол би супер павер өгнө шүү. Тэгсэн маш. За ингээд Никола сүмдээ яваад 2 сар болсны дараа гинэт ухаарч авахгүй би одоо юун гачин сони юмд яваад байна гэд ерөөсөө л би нөхөртөөгөө буцаад нийлэх ёстой байна гэж бодоод Жамайка руу хүүхдээ аваад очсон. За очиод нөхөртөөгөө нийлэх гэсэн ч бүтлгүүтэж харин ч нөхөртөөгөө амар хэрэлдсэн энэ хоёр. Тэгээ нөхөр нь болохоор Николад чиний сэтгцэн эрүүл мэнд чинь бүр маш их муудсан байж тээ. Чи ийм байдалтай миний хүүг авч явж болохгүй. Надад үлдээгээд яв гэж хэлээд Никола эхлээд үгүй гэжсэнаа сүултээ зөвшөөрөөд хүүгээ ингээд аавд нь үлдээгээд өөрөө ганцаараа Лондон руугаа буцсан. За ингээд 20 настай Никола Лондон руу буцаж очоод strip club-да ажилд ороод буцаал нөгөө амар шоудал дарих тамхи хар тамхи хэрэглэлт нь эхэлсэн. За тэгээд энэ үед нөгөө бас нэг хүү байгаа штэ тэр нь 2 настай байсан. Тэгээд хаяада ээжиндээ аваа чинь эсвэл найзандаа аваа чинь тэгтээ ихэнхдээ ер нь дандаа гэртээ шоуддаг байсан. Зүгээр одоо 1-2 найзаа авчираад уун гэж байхгүй. Бүр янз бүрийн эрэгтэй хүмүүс авчираад group sex гэдэг хийн хар тамхиа татна, архиа уун гэд бүр амар париддаг байсан гэртээ. За энэ дараа Никола нэг найз залуутай болсон. Бас л их муухай, догшин, ширүүн, хэрцгий найз залуутай болчтой. За тэгээд энэ залуугаасаа бас удалгүй жирэмсэн болоод хүүхдээ төрүүлэх гэсэн чинь нөгөө хүн зөвшөөрөхгүй ахуулгээд тэгээд сүүлдээ бүр Николагийн хүзүүнд нь хутга тулгаж агаад ахуулахгүй бол би чамайг алан шүү гэж сүрдүүлснийхэн дараа яа харахгүй байдалд ороод хүүхдээ ахуулсан. За ингэсэн ч гэсэн Никола бол энэ залуутайгаа байсаар л байсан. Бүр багасаа л ингээд токсик харьцаатай байсаар байгаа сурцсан. Тэгээд дандаа нэг иймэрхүү хэрцгий муухай эрэгтэй хүмүүсийг өөрөө бүр зорж очиж найзалдаг байсан. За энэ залуу нь Николаг ингээл байнгын үгээр идэн гэрээс нь гарахгүй хорин тэгэнгүүт нөгөөх нь ингээл гэртээ өдөржин шүнж уугаал сууж идэг байсан. За Николагийн нөгөө амар уур уцаар ааш зан авир тэсэрч дэлбэрдэг зам бол яг хിവэрэ байгаа. Тэгтээ энэ залуу нь өөрөө бүр амар хэрцгий аимшиг гар байсан болохоор одоо тоодгүй цуг байгаалдаг байсан. За тэгээд гэртээ байх тусам Николагийн сэтгцэн илүү их муудаж хин нэгэн хүн Николаг болон хүүг нь алах гээд байна гэд дотроо ботцсон. Тэгээд шүн ерөөсөө унтахгүй хүүгийнхээ орны хажууд хутга юм уу алах бариад суудаг болсон. За тэгээд энийг найз залуу нь харчаад тоодогчгүй бүр анхаардагчгүй. За тэгээд ерөөсөө зүгээр болохгүй гадуур байнгын хүмүүстэй хэрэлдэн хүүгийнхээ сургууль дээрч
бусад эцэг эхчүүдтэй хэрэлдэн. Тэгэд энийг нь хүүхэд хамгаалах байгууллагын мэдээд Николагийн сэтгцэн маш хүнд муу болсон байна гэд хүүхдийг нь асрамжинд авааччихдаг. За ингээд хүүхдээ алдсан Никола бүр амар шоудаад арх тамхи хар тамхи хэрэглэх нь одоо бүр амар ихсээд сэтгцэн улам муудаад бүр нэг удаа сүмийн хажуугаар явж байхдаа толгоондоо дэрний утгалаад цуглаан болж байгаа танхимд ороод би Есүс Христ байна. Дээрээс нь би сүнс харж чадна, сүнснүүдтэй ярилцаж чадна гэд орилж явж байгаад бас л тэр сүмээсээ хөөгцөн. За ерөнхийдөө бол Никола яг нэг иймэрхүү зан ааштай, авартай, шизон хөдөлгөөрөө айгүй хэцүү болчдөг. Энийг нь ээж нь хүртэл бол анзаарч исэн. Яасан гэхээр Мариан алуулахаасаа 2-3 хоногийн өмнө нэгийн хамгаалах руу залгаад манай охин бүр маш докторгүй байна. Би бүр яг яахаа мэдэхгүй байна. Надад туслаач гэж хүртэл асууж исэн. Тэгэд хөрштөө хүртэл одоо манай охин бараг намайг алдчих магадгүй юм шиг байна. Тийм амар хэрцгий болцсон байна лээ гэж хүртэл хэлж исэн. Тэгээд хөрш нь бас ийм юм болчихно гэж ерөөсөө төсөөлөхгүй байх. За тэгээд Никола ээжигээ алчаад зогтоод явсныг нь 2 дүүн таамаглаад шууд цагдаа дуудаад цагдаа нар Николаг 2-7 хоног хайж агаад олсон. За алга гарснаас 16 хоногийн дараа Лондонгийн автобусан сууж явж байхдаа өвчнө нь яг эхлээд хүмүүс цагдаа руу энэ нэг эмэгтэй сонин ааш авар гаргаад орилоод байна гэсэн дуудлагын дагуу очоод эмэгтэйг автобуснаас буулгаад тайвшруулах гээд оролцсон чинь шууд цагдаагийн өдөөс том хийсэн штэ гэж хэлсэн. За тэр үе цагдаа нар нэрээ эн чи ээжигээ алсан хэрэг сэжиглэж байгаа эмэгтэй байж тэгээд баривчилж аваад мэдрэлийн эмч дуудаад үзүүлэхэд яг өвчнө хөдөлсөн байсан. За тэгээд эм өвч тайвшруулад дараа нь сэтгцийн шинжилж үзээд шизото гэдэг нь онцлогдсон. Одоо бүхэл бүтэн 25 жилийн дараа өөрийгөө шизофрентэй гэдгийг мэдэж авч байгаа хгүй. За энэс хойш жилийн дараа шүүх хурал болоод Никола өөрийгөө буруутай гэж хэлээд тэр үед миний өвчин хөдөлсөн юу хийж байгаагаа ерөөсөө мэдэхгүй байсан юм аа. Тэгтээ алыг гэж алаагүй ямар ч л байсан ээжигээ өвтгий гэж бодож исэн гэж шүүхтгэд шүүгч гэсэн тэрнтэй санал нийлээд сэтгцэн эмнэлэг твтэх ялыг авсан. За тэгээд эмнэлэгт ороод мэдрэлийн эмчид үзүүлэхэд Никола бүр хүүхэд байхасаа л эхлүүлээд шизото сэтгцийн өөрчлөлттэй хий юм хардаг гэсэн онцтой. Тэгээд тэрэндээ зөндөө эм ууж эхлээд үйлчлэхгүй байжгаад хэдэн сар уусны эцэст үйлчилж эхэлсэн. За эмнэлгийн шоронд ороод жил болсны дараа эмнэлгээсээ тусгай хүнтэй цуг гарч болдог эрх аваад баг багаар нийгэмд гадуур гараад 3 жилийн дараа гэхэд мэдрэлийн эмнэлгийнхэн Никола эдгэрсэн байна гэж үзээд бүр мөсөн гаргацдаг. За одоо бүхэл бүтэн биш тэ өөрийнхөө ээжийг алсан хүнийг эдгэрсэн байна гэд 3 жилийн дараа гаргацдаг. Ямар тэнэг хүмүүс байсан та ёо. Энд ч тэ өөрийнхөө ээжигээ алж байгаа хүн бол хэнийг л хэнийг ална үсттэй. Надад л орчуулж та шууд тэгэж бодгцсан. За ингээд 2009 оны 9-р сард Никола Лондонгийн Greenwich гэдэг нэг жижигхэн газарт байр түрээсэлж гарсан. За эмнэлгээс нь нөгөө эмч ингээд байнгын Николагийг шалгах хэрэгтэй байсан юм билээ. Сэтгэс мэдрэл нэрүүлэн үү, эмээ тогтмол ууж гинөө гэх мэтчлэн. За тэгсэн чинь тэр шалгалтын эмч нь тогтмол ирдгүү. Бараг одоо 3 сард нэг ирүүл ихэн байдаг. За тэгээ Никола өөрөө хүртэл сэтгцэн эмчтэй ингээд өөрийнхөө хариуцсан эмчтэй хэлж байгаа хгүй. Надаа ганцаараа амьдрахыг хэцүү байна. Миний бодлууд намайг айлгаад байна гэж хэлсэн чи эмчнэр нь чи зүгээр байна. Бити санаа зовоо гэд орхичдөг байсан. Яг эмнэлгээс гараад Никола бол 2 жил ямар ч хэрэг төвхт орохгүй зүгээр явсан. Тэгээд нэг удаа Жамайка руу хүүгээ хүртэл гарах гээд нисэж оцсон. За тэгсэн чинь хүүгийнхээ аавтай нь хэрүүл зодон хийгээд салсан. За тэрнээс өмнө нөгөө зүг зүгээр байсан чинь гинт Жамайка руу очивол ааш зан авир нь өөрчлөгдөд ирснийг бодвол эмээ уухаа болцсон болохоор л одоо тийм амар догшин хэрцгий зан гарсан байх гэж таамагладаг. За Жамайкагаас буцаж ирээд удалгүй өөрийнхөө сэтгэл зүйчэд би жирэмсэн болцсон гэж хэлээд дахин хэд хоногийн дараа залхангуудаа зулбчлаа гэд хэлсэн. Гэтэ яг үнэн худлааг нь бол бас хэлж мэдэхгүй байна. Ягаад гэх юм бол тэр үед Никола өөрийнхөө нэг экстэй нийлцсэн байсан. Тэгээд жирэмсэн болцсон байсан байж магадгүй. Тэгтээ ер нь бол ихэнх вебсайт дээр бичснээр бол яг шизон хөдөлсөн байсан болохоор айгүй л өөрийгөө жирэмсэн гэд ботцсон байсан бах гэж үтсэн байна лээ. За тэгээд энэ удаагийнх нь найз залуу нь бас л их хэрцгий, догшин, муухай, Николаг байнгын зоддог тийм хүн байсан. Тэгээд Никола нэг удаа цагдаа руу 10 минутын туршид 3 удаа залгаад манай найз залуу намайг алах гээд байна гэж хэлсэн. Эхний 2 удаа залхахтан цагдаа нар Никола дээр цагийн дотор
очсон байх ёстой байсан бэлээ. Тэгээд яг цагдаа нар дуудлагыг аваад очихжсэн чинь Никола 3 дахь удаага залгаснаа. За хэрэггүй болчлоо би зүгээрээ гэд цагдаа нарт хэлсэн чинь цагдаа нар очоогүй өнгөрсөн. За тэгээд энэ залуудаагаа хэсэг хугацаанд амьдарсны дараа Николагийн толгойд буцаал нөгөө өөрийнх нь өөрийгөө бурхан би өөрөө сүнснүүдтэй ярилцаж чадна гэдэг бодлууд нь ороод ирсэн. Тэгээд нэг удаа цагдаа руу залгаснаа. Манай гэрийн гаднаас 2 харт амигчин миний машины түлхүүрийг хулгайлчлаа гэд залгаснаа. Минутын дараа буцаж залгангуудаа за би түлхүүрээ олчлоо гэж хэлдэг. Тэгснээ бас шулам чөтгөрийн ичээд энтертэй сүмд хүртэл явдаг болсон байсан. За тэгээд Никола сүмийн гишүүдэд 100 нүдтэй чөтгөрийг бурхны сандлан дээр сууж байгааг нь харж байна. Заримдаа энэ чөтгөр цагдаагийн дур тувраад дэлхий дээр явдаг гэж хэлэнгүүд нөгөөдөл нөөгшүүлэл яг зөв чиний зөв нэрээ тийм биш дээ гэд хэлдэг байсан. Одоо тэгээ ямар сүм гэхээр тийм сүм байдаг байна. За яг энэ үед Николагийн өвчнөн эхлээд ингээд янз бүрийн юм яриад юм хараад тэгээд исэн байгаа байхгүй. Одоо нөгөө 2 харт амигчин гэрийнх нь гадаа байж байхдаа миний машины түлхүүрийг хулгайлчлаа ч юм уу, эсвэл сүнснүүдтэй ярьж ийн ч юм уу, нэг тиймэрхүү юм яриад байсан. За яг энэ үедээ дүү Томтойгоо ярилцгаар шийдээд фэйсбүүкээр Том руу мессеж бичсэн нь 2011 оны 9-р сард байсан. За ээжигээ алснаас 6 жилийн дараа дүү рүүгээ мессеж бичсэн нь надтай ярмааргүй байгаа бол уучлаарай. Гэхдээ би ээжигээ их санаж байна. Намайг хинч ээжиг маань анхаарч хайрлж ханддаггүй байсан юм байна. Яг үнэндээ хоёуланг хоорондоо холбоо тасарсан байгаа нь ээжид маань таалагдахгүй байхаа гэж бичээд дээрэс нь би саяхан хүүхдээ гитсэн байхад нь алдсан. Мөн дүүдээ хайртай шүүгээд тэгээ бас над руу залгаараа гэд утасны номероо үлдээгээд бичсэн байсан. За тэгсэн чинь дүү хариуд нь чи ээжийг үхтэл нь хутгалж галзуухан шалан дээр намайг оол гэж байгаа юм шиг үлдээгээд орхицсан биз дээ. Чиний хүүхэд зулвсан гинэ. Ашгүй дээ. Чи болон чиний үр сад энэ дэлхийгээс зайлах хэрэгтэй. Байхгүй байх хэрэгтэй. Биднэрт тус болж өөрийнхөө 2 буугыг зүсэж үхээч гэсэн мессежийг дүү нэргүүлээд явуулсан. За энэс хойшоо 2-7 хоногийн дараа 10 дугаар сарын 10-ны өглөө такси дуудаад хамгийн ойрхон эмнэлгийн яралтай руу очигээд таксинд суугаад эмнэлгийн гадаа очиод таксины жолооч нь нэрчлээ буугаараа мөнгө өгөөрэй гэж хэлсэн чинь Никола эмнэлгийн яралтай нь хаацсан байж тээ намайг буцаад гэрлөө аваачих гэд хэлсэн. Тэгсэн чинь таксины жолооч арагшаа харсан чинь Николагийн нүдэн анаастай амнаас нь шүл сэтэр нь гоочсон. Яг нэг юм хэргэлцсэн юм шиг байсан. Тэгэхээр нь таксины жолооч уурлаад шууд таксины компани руугаа очиод менежертэй хэлсэн чинь менежер Николаг гаргаж ирээд бөөн хэрүүл болоод Никола ч гэсэн тэрүүгээр орлоо ташгараад байжсэн чинь өөр нэг таксины жолооч тэр бүгднийг хараад цагтаа дуудсан. За энэ үед Никола гинэт орилж хашгирч ирснэ болоод шууд газар суугаад энэ бүхэн жинхэнэ биш. Миний толгойд л болж байгаа зүйл би эмнэлэгт байх хэвээр. Би хэдэн 7 хоног унтаагүй гэд өөртөөгөө яриад байсан. Тэгээ бараг л одоо амьдралдаа анх удаа шоронгийн сэтгцийн эмнэлэгт хэвтснийхаа дараа өөрөө жоохон ч гэсэн одоо өөрөөгөө ойлгож байгаа хгүй. Энэ бүхэн миний толгой дотор л болоод байна. Энэ бүхэн миний сэтгэл санаанаас болж байна. Миний шизо эхэлчлээ. Таксины жолоочийн буруу ерөөсөө бишээ. Би яагаад ийм хийчвэ? Урд нь би ерөөсөө ийм хийдгээ мэдэхгүй байсан штэ гэл ингээл өөртөө ингээл яриал аахгүй. За тэгжсэн чинь цагдаа нар ирээд эмнэлгийн яаралтай руу авч яваад хүлээх өрөөнд нь суужсэн чинь Никола гинт цагдаа нараас зүхтаад цагдаа нар араас нь хөөгөөд машины зогсоолоос баривчилж аваад буцаж одоо хүлээлгийн өрөөнд суулгасан. За тэгээд яаралтай эмнэлгийн тусламж тэр өдөр маш их ачаалттай хүлээлгтэй байсан болохоор цагдаа нарын ажлын цаг нь дуусаад яваад өгчдөг. Тэгээ цагдаа нар эмнэлгийн ажилчид нь одоо за энэ нэмэгтэй энэ ч байгаа шүү гэж хэлчихэд яваад өгсөн. Тэгээ Николагийн өвчин нь одоо эхлээд яг одоо эд дундаа явж байхдаа ингээл амар их хөдлөөд зүгээр сууж өрөөсөө чадахгүй сэтгэл түгшиг нь эхлээл наашаа цаашаа яваал тэгэнгүүтээ нэг эмнэлгийн ресепшнист руу очиод би энэ ч хэр удаа эмчээ хүлээх ёстой бэ? Би дахиад хүн алчиж эмчэд үзүүлэх ёстой юм уу? Чадна штэ би өөрт нь хүн алчижсэн штэ гэд хэлсэн. За тэгсэн чинь нөгөө ресепшнист нь ерөөсөө тоож байгаа ч юм байхгүй цаанаа очиж сууж дуудах цагтаа чи үзүүлнэ гэд хэлсэн.
За тэгээ Никола бүр болохоо байгаад дахин цагтаа руу залгаад намайг ирээд аваач ээ. Би энд ганцаараа хүлээж чадахгүй нэ. Надтай хамт хүлээх цагтаа надад хэрэгтэй байна гэд хэлсэн чинь оператор нь чи аюулгүй орчинд байгаа учраас цагтаа явуулж чадахгүй. Наад эмнэлгийнхаа нэг хүн дээр очиод дахиад асуугаач ээ. Гэхээр Никола дахиад нөгөө receptionist руу чинь очиод асуусан чинь яг л адилхан хариулт өгсөн. За ингээд дахиад 10-20 минутын дараа Никола дахин цагдаа руу залгаад эдгээр нь ерөөсөө намайг тоохгүй байна эмчтэй уулзуулахгүй хүлээлгээдээ штэ. Намайг өөрний хүнийг өвтөхийг хүсэж байгаа мó гэж хэлсэн. За тэгсэн чинь нөгөө оператор нь нөгөө яг л хэлдэг үгээ хэлээдсэн. Тэгэнгүүт нь Никола тэнд байсан эмч сувлагч одоо хүн болгонд би яг хин нэг алах гээд ах шиг байна. Намайг зогсоогоод өгөөч ээ. Гуйж ийн. Цагтаа байна уу? Намайг баривчлаач ээ. Би өөрөө контролдож хянаж чадахгүй болчлоо гэж хэлээдсэн. Тэгсэн чинь тэнд байгаа хүмүүс бараг нэг нь ч юусоо тоогоогүй. Яг л адилхан зүйл хэлээдсэн. Хүлээжээгээд. За яг уу яаралтай тусламж амар хүнтэй очортой хэцүү байдаг л да. Тэрийг нь бол ойлгож байна. Тэгтээ зүгээр одоо харвас юм зүгээр сууж чадахгүй байгаа. Би урд нь хүн алж ийсэн. Дахиад хүн алах гэдэг шиг байна гэд хэлээд орилоод байхад чинь зүгээр хин нэгэн хүн хурж ирээ тайвшруулад нэг өрөөнд ч юм уу те оруулаад усмас уулгаад 50 байжээ гэд хэлсэн байсан бол өнөөдөр дахиад нэг хүн өгөхгүй байсан баг. За ингээд хэсэг хугацааны дараа нэг эмч хурж ирээд Николаг авч явхад Никола өдөөс нь намайг эмнэлгийн тусгай өрөөнд хийж цоожлоо. Би тустай байхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд яг эмнэлгийн үүдээр орохын өмнө эмчтэй за бийж байгаараа би өөрийнхөө хариуцдаг мэдрэлийн эмчтэй эмнэлэг твтгэж байна гэд хэлээдгээ гэж хэлэнгүүтээ цаашаага цухтаагаад яваад өгдөг. Ууг нь бол Никола ингээд өөрөөгөө мэдээд байгаа байхгүй би тусгаарлагдсан газар л байхгүй бол айгүй л бол яг нэг хүнийг алчнаа нэг хүнийг гэмтээчнэ гэдгээ мэдчихсэн. Тэгсэн мөртлөө яг ингээд эмч юм уу цагтаа нар хурж ирэнгүүт өөрөө ингээд цухтаагаад яваад өгцөн. Бүр 2-3 удаа ингэж цухтаасан. За тэгэнгүүт нь эмнэлгийн ажилчид нь араас нь хөөгөөд гүйцэхгүй болохоор нь дахин цагтаа руу залгаад цагдаагийнхан бас шууд Николаг хайж эхэлсэн. За Никола эмнэлгээс гараад нэг автобусан суугаад буугаад дахиад нэг автобусан суугаад Аста гэдэг том супермаркет руу ороод том худаг худалдаж аваад дэлгүүрээс гараад буцаад автобусны буудлын руу алхаад явсан. За автобусны буудлын дээр 22 настай Келли Кларк гэдэг эмэгтэй хөгжим сонсоо зогсож байхад нь Никола өөдөөс нь том алхаад иржсэн. За тэрийг нь эхлээд Келли хараад юу ч бодохгүй өөдөөс нь харж ирсэн өө энэ одоо миний ар зогсож байгаа хүн л явж байгаа юм байлгүй дээ гэж бодоод зогсож байгаад Никола том худаг гараараа наашин цаашин болгоод байгааг нь шууд анзаарч хараад айгаад яг зогтаах гад эргээд харсан чинь Никола эмэгтэй куртгнээс барьж авч байгаад газар унгаагаад өөрөө дээр нь гарсан чинь Carrie цаашин түлхээд унгаасан. За тэрний дараа Никола хутгаа барьж агаад Carrie руу дахиж далаагаад муу кичимэн гэж орилоод тэгсэн чинь Carrie бүр гайхаад айгаад Николагаас нутгийг нь авахгүй үзээд хутга цаашаа шидэгдээд энэ хоёр ингээл хоорондоо ноцолдоод бүр яг кино шиг юм болоод байгаа хгүй. За тэгээд эцэст нь Никола Carrie-гийн дээр гарцсан байхад нь Carrie дахиад цээж рүү нь хөшөглөж түлхэж унгаагаад хутгийг аваад газар байгаа Никола руу харж агаад чи одоо ямар тэнэг галзуу гिचивэ гэж хэлсэн. За тэгсэн чинь Никола Carrie руу харснаа чи намайг галзууг гэнэ. Чи өөрөө галзуу юм биш үү? Гар мартаа хутга барьцсан гэж хэлсэн. Яа би бүр энийг ингээд орчуулж явахдаа инээд хүрээд юу вэ? Энэ одоо өөрөө хутга авчирснаа юу солиороод байгаа юм бэ гэж бодсон. Тэгж хэлээд тахтай яхад те өөрөө хутга авчирч хүн рүү дайрснаа. За тэгэнгүүт нь Carrie Nicola-роо хараад эндээс зайлгаа хэлсэн чинь нөгөө хүчин дууга цаашаа яваад өгсөн. За тэгээд эргэн тойрноор явж агаад нөгөө хүн ална гэсэн доторх хүсэл нь байсаар л байсан. Тэгээд хотоор явж байгаа нэг махны дэлгүүр олоод тэрэн дотроо ороод махны худалдагчийг цаашаа харсан хойгуур нь махны хутгийг аваад цугтаачдаг. За тэгээд тэр дотор бол дэлгүүрээр 4 хүмүүс байсан. Өөр бас 2-3 махны худалдагч байсан. Бүгдээрээ хараад зогсож исэн. За тэгэнгүүт нь Никола шууд хутгийг аваад зүхтаасан. За тэрийг нь махны худалдагч мэдээд шууд цагдаа руу залгаад нэг хүүхэн хурж ирээд хутга улгаалаад гүйчлээ гэд хэлсэн. За ингээд Никола замын хажуугаар хутгаа бариад гүйж явахдаа өөдөөс нь алхаж ирж исэн 58 настай Салли Хоткиныг хараад түлхэж унгаагаад
дээр нь гараад хүзүүрөө нь маш хүчтэй хэд удаа хутгалж бараг хүзүүн толгооноос салах шахан болж байхад цагдааны машины дуу гарч Никола хутгалхаа зогссон. Хөөрхий хохирогч эмэгтэй юу болж байгааг бүр мдээгүй. Энэ бүх явдал маш хурдан болж өнгөрсөн. Дээрээс нь өдрийн цагаар, олон нийтийн цагаар зүгээр л гадуур алхаж явж байгаа түн далуулсан гэхээр бол маш харамсалтай. За цагдаагийн машины дууг сонссон Никола гүүгээд нэг пелтаны дэлгүүр рүү ороод эзэнд нь би саяхан яг нэг хүн алчих шиг боллоо гэж хэлсэн. За тэгэж хэлээл цагдаа шууд араас нь орж ирээд Келлиг алах гэж оролцсон сайлыг алсан хэрэгээр баривчилж аваад шүүх хурал удахгүй эхэлсэн. За шүүх хуралд бол өөрөөгөө сэтгэс мэдрэлийн өөрчлөлттэй байхдаа хүн алсан учраас буруугүй гэж хэлсэн ч гэсэн шүүхийн бүрэлдэхүүн бол тэрийг нь буруудаа гэж үзсэн. Яагаад гэх юм бол 3 жил эмнэлэг твтэж, эм ууж, сэтгэл хөдлөл, ааш зан авираа хяналтанд байлгаж сурчаад гинэт өөрөө эмээ ухаа болоод ийм аллах хийсэн нь өөрийнх нь сонголт байсан гэж үндсэн дээр буруутай гэж үзсэн. Тэгээд эхний ээжигээ алсан дээр бол ерөөсөө өөрийгөө хин юм хардаг, сонсдог, шизотой гэдгээ мдээгүй. Яагаад тэгээд байгаа учраас мэдгүй байсан болохоор 3 жил сэтгцэн эмнэлэгт твтэх шийтгэл өгсөн. Харин энэ удаа бол өөрийгөө мэдчих хэвээр байсан. Хэрвээ эмээ уухгүй бол би одоо ийм амар зүйл хийдэг шүү гэдгээ мэдчих ёстой гэд насаараа хоригдох ялыг доотлол нь 37 жилийн дараа тэнсэн харгалцгаар авсан. За Николагийн өмгөөлөгч нь арай их ялыг авчлаа гэд давт заалцсан ч гэсэн шүүгч нь одоо өгөөсгөж Николаг толгой эргүүлэгч амиа ботсон маш аюултай, дээрээс нь нарийн тооцоолж алга үйлцсэн гэж хэлээд дахин давт заалтах эрхийг нь бол хассан. За яг амиа ботсон маш аюултай гэдэг дээр би бол санал нийлж ин шоронд ч байх ёстой. Угаасаа тийм аюултай хүн тэгтээ нарийн тооцоолж уртаас төлөвлөсөн гэдэг дээр бол арай үгүй бах. Яг тэр үедээ нөгөө шизоных нь өвчин эхэлсэн. Тэгээд гинтийн шийдвэр гаргаад яг яагаад өөрийгөө ингэж хийгээд байгаагаа мэдгүй байсан болохоос биш. Них одоо яг уртаас тооцоолол яг энэ хүнийг алчий гэж алаагүй байх гэж бодож гин. Тэгтээ миний бурууч биш магадгүй мэдэхгүй байна. Та нараас юу гэж бодож гин хэлээрэй. Тэгээд угаасаа анхнаасаа л 3 жил эмнэлэг твтүүлээд гаргачтан ерөөсөө буруу байсан. Байнгын нэг хүн яг эмээ ууж гин үгүй юу, яаж нээж гин гэж хяналтанд байх ёстой хүн байсан. За тэгээд Никола бол 2050 онд тэнсэнгээр гарч болох уугүй юу гэдгийг нь шийдэгдэн. Тэгээд тэр үедээ бараг 70 настай болцсон байх юм лээ. За тэгээд миний энэ хэрэгтээр олж мэдсэн мэдээлэл нэг иймэрхүү байна. Та нараас юу гэж бодож гин хэлээрэй. За тэгээд дараа 7 хоногийн дугаараар уулзъя. За тэгээд ямар ч болуудаа хэлчихв. За ямар ч л байсан тэгээд дараа 7 хоногийн дугаараар уулзъя. Баяртай. 저 떠져선 저